Эдвард Мунк ашиграа. Энэ зургийн илэрхийлэл биеэр эдэлж сэтгэлээр мэдрэх зовлон гонгийг тэм байгаа эмзэг төрхөн цагаан усаар илэрхийлэн эмэгтэйчүүдийн тэгвэл өнөөгийн нийгэмд өтгөн шугай үүсгэнэ. Жаахан салхин туграад унахаар харагддагч дааж давшгүй зовлонг салаа мөчөр бүртээ өлгсөөр жил бүрийн лин цаг мөчөд эрхийнхээ өдөртөө золхон суугаа олон ээжүүд, эхнэрүүд, охтуудын эрх хаана явна вэ? Гэр бүл болгоно хүчирхийлэл ямар нэг хэлбэрээр явагдаж байсан болон явагддаг. Дүүгээ эсвэл одоо найз охиныхоо дүүг ч юм уу эсвэл өвөөнд хүртэл бэлгийн хүчирхийлүүлсэн байна. Төрсөн аав нь хүртэл бэлгийн хүчирхийлүүлд өөрийнхөө төрсөн охиныг хүчинсэн байна. Энэ зүйл ерөөсөө л миний амьдралыг оронгоор нэрвүүлсэн. Ерөөсөө л оронгоор нэрвүүлсэн. Би сурч чадах байсан. Тэ? Би одоо ямар нэгэн байдлаар сураад боловсралтай болж болох байсан. Би бас тэг олон хүн амьтантай харьцаад, найз нөхдөдөө харьцаад олон хүмүүсийн дунд явж чадах байсан. Би одоо өөрийгөө аваад явжвал сайхан явж чадах байсан л даа. Тэгсэн чинь энэ зүйл бүр миний бүх амьдралыг оронгоор нэрвүүлсэн. Тэг ийм одоо явдал баг хүний аим хорохоос илүү аимшигтай явдал юм шиг надад санагддаг. Яг гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан бол өөрөө хүний толгойд байдаг шүү дээ. Хүний тархинд байдаг. Тэгвэл дандаа л одоо хүчирхэг биш гэдэг юм уу, эдийн засгийн чадваргүй гэдэг юм уу, сул дорой гэдэг юм уу, ажилгүй одоо юу гэдгийг боловсралгүй анкаагүй юм хүн өртөөд идэх юм уу гэвэл бас хараахан тийм биш. Эхлэлээс төгсгөлөөс эхлэл рүү нэг эргээд харахаар хүчирхийлэл гэдэг нь далдын хар хүч, хүчгүй нэг доромжлохоор зориулагдсан зовлон тэжээгч нэг хэрэгсэл мэт. Сэтгэл зүйн судалгаа, шинжилгээ, хүчирхийлэл яагаад айлдгэрт орчин тогтноод байдаггүй гэдэгт тандалт хийж үздэг. Нэг цагт ингээл нөгөө хүн маань намайг уучлаарай, би дахиж чам мэдээж гар хүрхгүй гэдэг ч юм уу. Энэ үед эхэлдэг учраас эмэгтэй хүн ч юм уу, эрэгтэй хүн ховчрол өртөж байгаа. Одоо хүүхэд ч юм уу те. Аав маань ч юм уу, эхнэр маань ч юм уу, нөхөр маань ч юм уу дахиж юм биш. Зовоохгүй юм байна. Тэгээ ингэх юм байна гэсэн хүсэл тэмүүлэл дахиад бий болчтой. Тэгэхээр зэрэг нь яаж юм хүүхэд ингээд гэмтэргийн зэлээс болоод байдаг байхгүй. Бид нар хамгийн бага настай хүрэгчтэй 5 настай хүүхэдтэй ажиллаж байсан. Нөхөртөө нөгөө дарамтлуулсан уур уцаараа хүүхэддээ очиж гаргах. Тэгээд өнгөрсөн оны дээр цагдаагийн газраас авсан мэдээлэл дээр бол 0-7 насны хүүхдийн тоог гаргасан байсан. Тэгэхээр нэгсэндээ одоо 0 настай те 1 настай 2 настай хүүхдүүд хүртэл хүчний төлөв авах болсон байна л гэсэн. Ханийн дээд хань минь гэрийг гүйгүүлэгч гэргийн минь хэмээн эмэгтэйчүүдээ хөндлөдөг. Бүсгүй хүний зөөлөн булбраа арьс эмзэг хонгор айландан тохирох сайхан үг олж ядан магтана. Харин маргааш нь хүчирхийллийн тэр цагирахаар эмэгтэй хүнийг цаламдан авдаг. Хүчирхийлэл гэх чинь амьгүй хоосноос амьд биетийг тушаагч нь болдог. Чингэхдээ сайнаас муугаа сайн гэж дүрээ хувирган өөрийн цагиргийнхаа гүн рүү улам бүр татан оруулсаар л байна. Бүсгүйн ялдан минэд хэргүй ариун сэтгэл хизээч нийцэмгүй доромж өгнүүдээр хайр найргүй чулууд. Ямар нэгэн байдлаар надаас хамааралтай байгаа хүнд би юу хүссэнийг тулгаж болно гэж үздэг, тэр хяналтаас үүддэг гэж үздэг. Эрх мэдлийн гэмтэр гэж олон улсын төвшөнд ангилагддаг. Ийм гэмтэр байгаад байгаа. Тэгэхээр энд нэг одоо нэг хүний хоёр нүур байнга гарч ирээд ахмадч нэг бол аимшиг нүур, нөгөөт нь бас маш их хайрлсан хайрын нүур ингээд солигдоод байдаг учраас нөгөө хүчрхийлэлд өртөж байгаа хүмүүс маань өөрөө анзаарч харахад яг хамгийн гол нь хүлэн зөвшөөрөх маш хэцүү. Энд яаралтай анхаарал хандуулахгүй бол улам одоо гүнзгий хэлбэртэй болж ирж байна л да. Жишээ нь бол юу вэ гэхээр ураг төрлөөр нь хүс тэмтрэх маягаар гарч ирж байна шүү дээ. Эр хүн сайн эцэг, халамжит хан байж үргэлж чаддаг уу? Нэг л өдөр таны хамгийн сайн мэддэг гэж бодож байсан эр хүн чинь төсөө хувиргасан хүчирхийлэгч болж маргааш нь хайр инкрилэл дүүрэн уучлал ирдэг хоёр нүртэй амтан болж хувируул яах вэ? Энэ л баг зүйлсэн хуурн мэхлэлд эмэгтэй хүнийг хүчирхийлэлдээ дасан зогцсон амьдрахад хүрэгдэг. Яг л мансууруулах бодис шиг. Эхэндээ сайхан мэдрэмж төрүүлнэ. Эргээд түүндээ донтож шаналн зовхороо татахгүй байхыг мянгантаа хүснэ. Харин тэр үед
эцэс төгсгөлгүй уучлалт хуусан гимшлэр дулдуулсан хар тамхиг эмэгтэйчүүдийн уяхан зан дээр дөрөөлөн өгчөгдөг. Хүчирхийлэл, өртөгч гэдэг гурван төлөөлөл өөрийн эрэхгүй өрх гэрт байгааг ухаарах цаг болсноо. Бүр явж нэлээд хүчирхэг эмэгтэйчүүдийн дунд нэлээд сүрхийн нийгэмд байр сууриа эзэлчээд байгаа гэрүүлийн дунд ч бас байдаг. Жишээлбэл нийслэлийн хэмжээнд бид нар нийслэлийн цагдаагийн газраас авсан дүнгээр бол 2012 оны эхний 10 сарын байдлаар нийтдээ бага насны хүүхдийн эсрэг үйлдэх зөвчнийн гэмтэр 37 гарсан гэж байна. Тэгээ яг мөн одоо үеийнхтэй адилхан 2013 оны эхний 10 сарын байдлаар энэ 54 болж өссөн. Тэгээ бараг 45%-аар өсөж байна. Ингээ яаж ч бодсон хүний тоолгойтой орж ирэхэргүй ийм явдал юм шиг санагддаг л да. Ураг төрлийнхаа хин нэг юм охиныг хүчрхийлж ин гэдэг бол тэгээд одоо муухайгаар хэлбэл адгуус настай хүн шиг л тэгээ хүн шиг одоо оюун ухаант ухамсарт хүн биш л байна гэсэн үг байхгүй. Тэгээд тэр тусмаа төрөс садангийнхаа хүнийг те Монголд хамгийн ойр дотны хүнийхээ гарт амнасаа алдчихж байгаа хүмүүсийн тоо 69 шүү дээ. 2 жил гаруй хүний хугацаанд. Гэхдээ энэ 69 гэсэн тог цагдаагийн байгууллагын зарим ажилтнууд бол яг бүрэн илэрхийлж чадахгүй дутуу таа гэж үздэг байна. Тэгэхээр энэ өөрөө их аюулын харанхад илтэж байгаа. Бид нэр яалталтаа цаг хэмжээ авахгүй бол өөрөө өөрсдөө дотроосоо хүнийгөө дуусгах тийм хэмжээний гам шиг болж ирж байгаа. Багаар уусгах башир ухаанаар хүчирхийлэл Монгол улсын нийт 780 гаруй мянган өрхүүдэд халдвар төвчин луга тархаж эдээ байранд дэлсээр угаас өрөх бүрт боломжит цаг үеийг хүчирхийллийн сэтэл утсаар байгаадгаас ч тэр сэтэл ахмиг дунд баг гэлтгүйгээр ирээдүй хойч үеийг минь сэмэрхэн нөмрөн авах нэ. Тухайн хүнээс салах гэдэг л хамгийн зөв арга болохоос ш өөр ямар нэгэн байдлаар шийдвэрлэх боломжгүй гэдэг чинь салаад явъя гэж жишээл сумын төвд байгаа эмэгтэй нөхрөөсөө салаад хаашаа явах вэ? Энэ өөрөө их нүүн тогтолцооны шинжтэй асуудлыг хүнддэг. Яагаад гэвэл итгэл үнэмшлийн тогтолцоо. Дэр муу чи минь дээр гэж болно гэдэг олон зуун жил байна. тийм учраас миний бодлоор энэ бол зүгээр шалтгаан. Толгойд бат их тогтчихсон бичигдсэн хамлаас илүү тийм хандлага байгаад байна. Өөр нэг юм яах вэ гэхээр үйлчлэгээ авъя, эрт дээр нь таслан зогсооё, баг дээр нь би учрыг ойлгоё гэдээ явах гэхээр тосоод авдаг нийгмийн үйлчлэгээний тогтолцоо байх. Би тэрийг сэтгэлийг хуваалцах хүн байсан бол өнөөдөр нэг ингээд сэтгэлээр унахгүй явах байсан баг. Хүйсийн тэгшрэх, зэвтэж болохгүй эмэгтэйчүүдийн ирээдүйтэй өрх гэр цаашлаад улс орны ирээдүйч холбогдно. Харин чухамдаа үүнийг бид ухамсарлаж ойлгож чадаж байгаа болов уу? Хуулийн эцэг нь үндсэн хууль. Шудраг ёсны хизээч хангахгүй чиг баримжаа маань харин эмэгтэйчүүдийн эрхийн асуудал дээр тун холоор зорно. Гэр бүлийн асуудал гэдэл иргэдийн маргаан гэд зөндөн орхидог. Мөрдөн байцаагч нэг ах байсан. Тэр ах болохоор сургууль дээр очиод энэ хүн одоо мэдүүлэг авч байгаа нэрээр одоо аавын талаар, миний талаар, дүүгийн талаар ч юм авч байгаа нэрээр ингээд захирал нийгмийн ажилтнууд нарт хэлсэн байсан. Тэгээд тэрийн манай захирал нийгмийн ажилтнууд багш нартаа тараагаа, багш нарын хүүхдүүдэд тараагаад ч гэдэг юм уу. Бүгд даам тамаа ингээд бүгдөө ямар нэгэн байдлаар бүгдөө нийцсэн байсан. Цагдаа нь өөрөө жишээлбэл тэр хүн хохирч ирэхийг хамгаалах гэдэг байгаа юм уу? Эсвэл гэмтрэг үйлцэн хүнийг одоо хамгаалж мөнгөлөх гэдэг байгаа юм уу? Бүцэл ингээд намайг чичлээд байгаа юм шиг санагдаа. Бүх зүйл миний буруу юм шиг бүх айгүй сонир. Ингээд нэг шүүх хурал болсон л доо. Тэгээд шүүх хурал болоод хамгийн сүүлийн шүүх хурал хийсэн л доо. Тэгээд хамгийн сүүлийн шүүх хурал болоод гараад ирсэн чинь манай дүйт хоёулах нь олцсон байсан. Бүр ерөөсөө би тэр цагдаа хамгаалжсэн яг үнийг хэлээ. Эмэгтэйчүүдийг хамгаалах ёстой хууль нь өөрөө үүргээ биелүүлэхгүй болохоор эцсийн дүндээ хүчирхийлэлд өртөгчийг хүчирхийлэгч, үйлдэгч гэмтэн болгон хувиргадаг. Хэрэгждэггүй хууль гэдэг ийм л уршигтай. Хүчирхийлэлд хамгийн зөв арга зам бол одоо юу гэдэг салах гэдэг л арга зам байгаа л да. Эс бөгөөс хүчирхийллийн үр дүнд айл нэг хөнөөгч гэдэг юм уу те бүр гэмтэх, бэртэх ийм асуудлууд үүсэх магадaltaй. Байнгын хүчирхийлэл дарамтанд байгаа тохиолдолд хуулийн тогтолцоо хамгаалж чадахгүй байгаа бол тэр хүн өөрийгөө хамгаалах аргыг сонгож байна шүү дээ. Маш их олон жил төвчээртэй явж нэг өдөр бүр одоо 50 гарсан хойноо ч энэ хэргийг үйлдэлд ороод ирсэн байж байгаа. Гэхдээ харамсалтай нь бол хуулийн байгууллагын ажилтнууд яах вэ гэхээр
тэр гарч байгаа үр дагавар хор уршиг тэт хөтлөгдөд байгаа. Хүний амнаас өнөгдчихсэн байж тэгээд нөгөө нэг цагаатгах хөнгөрүүлэх талыг авч үздэг. Олон улсын хэмжээнд бол энийг гэмтэрэгч гэж үздэг шүү дээ. Гэтэл манай улсын түвшинд бол одоо зүгээр л ялыг хөнгөрүүлэх талаас нь авч үзээч л гэдэг шатантай явж байгаа. Хууль нь өөрөө хамгаалах үүргээ биелүүлэхгүй болохоор эмэгтэйчүүдэд өөрсдөө хамгаалах сонголтыг л үлдээдэг. 2402 дугаар ангид хүн амны гэмт хэрэг үйлдсэн 103 хүмүүжигчдээс судалгаа авахад 99% нь байнгын хүчирхийлд өртдөг байсан гэжээ. Тэдний 30% нь хуулийн байгууллагад энэ байдлаа удаадаараа мэдэгдэж байсан ч хамгаалдаггүй хууль тэдэнд нүүр царайгаан харуулж зовлонлоо буцаагаад түлхжээ. Улмаар шүүх засаглалч гай тэрэгч хэмээн тэд үздэг. Унтчих үед нь эсвэл согтуу байх үед нь одоо амьдс нь хөнөгчж байгаа юм л да. Тэгэхээр бол шууд санаатай гэж харагдаад ерөн зүгээр л хүний амнасыг л хохироолсон болвол одоо энэ хүн амны гэмт хэрэг гэ тэр олон жилээр шийдэх нь ч бас нэг талаар өрөөсгөл. Хуучин бол задуулдаг эмэгтэйчүүдийн синдром гэж нэрлэдэг байсан. Одоо бол яах вэ гэхээр олон жил байнгын хүчирхэл дарамтанд байдаг хүмүүсийн эмгэг гэж үздэг юм л. Энэ хэргийг шүүх ял оногдуулж байхдаа их анхаарч үзэх байж дээ гэж би бол бодож ирсэн байхгүй юу. Сэтгэл мэдрэлийн өвчин гэсэн үг биш. Яагаад гэвэл байнга задуулдаг. Байнга өөрийнх нь эсрэг одоо амийн хөнөө эсвэл гэмтэл учруулна гэж айлгалт сүрдүүлгэн дор байдаг хүний энэ тархинд нь яг хөөр ноёлох голомт үүсдэг гэж үздэг юм билээ сэтгэл зүйчд. Тархинд нь байгаа ноёлох голомт яг тухайн нөхцөл байдал үүссэн үед нь сэрчсэн байдаг. Тэгээд тэр сэрсэн нөхцөл байдал нь бол нэлээд удаан хугацаанд хадгалагддаг. Одоо нөгөө хөөрөл саатлын процесс гэж хэлдэг шүү дээ, тий. Хөөрлийнх нь процесс аюул удаан хугацаанд хадгалагддаг. Тэр үедээ өөрийгөө хянах чадвараа алдчихдаг. Хэрв шүүх энийг анхааралтай үзээд үнэхээр хүчирхийл дарамтаас шалтгаалж гэж үзсэн бол тэр хэмжээний олон жилийн ял оногдуулахгүй байхгүй. Харахаас ялдам хонгор бүсвэ. Хайрын тухай битгий дуулаач. Найлынхай хонгороо шандэл гэж надад битгий нүүр үзүүлээч. Дэнлүү хоёр нүдэн чинь би дэнгийн ирвэх шиг шатчих гээд байна. Дэвүүр хоёр соромсонд чинь би дэнжи ногоо шиг ганхаад байна. Харахаас ялдам хонгор бүсвэ. Хайрын тухай битгий дуулаач. Хайрын залуу насандан би халих жигүүрэн шатах хөөрхий. Найлынхай хонгороо шандэл гэж надад битгий нүрэн үзүүлээч. Насан хэдэр залуу дамби намрын ногоо шиг гандах хөөрхий. Дэндүү хоёр харцтай чинь би дэндүү эртэ тулгарчтэй хөөрхий. Дээж найрган гүйцээсэн болж дэнгийн ирвэхэ шиг шатсан чи яамаа. Харахаас ялдам хонгор бүсвэ. Хайрын тухай битгий дуулаач. Найлынхай хонгороо шандэл гэж надад битгий нүүр үзүүлээч. Уг нь бол яг 3 сарын 8 бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр гэж олон улсын хэмжээнд явдаг. Анх яг энэ өдөр эмэгтэйчүүд хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө одоо эрэгтэйчүүдтэй энэ тэмцээ цалин хөлс авахын төлөө тэмцэж годамжинд жагсаал хийж эхэлж исэн өдөр. Гэхдээ нөгөө нэг манайчин хүч өслөс системд байсан үеэс эмэгтэйчүүдийн баярын өдөр гэж тэмдэглэж заншсан шүү дээ. Гэхдээ яг нь ер нь бол эмэгтэй хүн чинь амьдралын бас нэлээд их ачааг үүрч явдаг. Жилийн 365 хоногийн нэг өдөр илүү их ач холбогдол өгч баярлахт болохгүй юм байхгүй л дээ. Яг л тэмцлийнхаа арга хэлбэрээр л хэрэгжээд л явж байгаа. Тэгээ яг манад бол нэг хэсэг бол нэлээд бүр хавтгаарсан юм баяр болсон. Тэгээ сүүлийн харин миний анзаарж байгаа сүүлийн нэг 5 жилд харьцангуй бас телевизүүд хүртэл эмэгтэйчдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд төргийн энэ гэдэг одоо өдрийнхаа үйл ажиллагааг эхлүүлдэг ч юм уу. Тэгээд яг эрхийн төлөө үйл ажиллагаанууд энэ тэнд нэлээд их зохион байгуулагддаг болчихж. Гэхдээ
бас илүү яг нөгөө эмэгтэйчүүдийн эрхийн өдөр гэдэг утгаар нь эмэгтэйчүүдийн өмнө тулгамдж байгаа асуудлуудыг шийдлүүдтэй хамт ярьдаг өдөр байгаасаа тэр өдөр шийдвэр гаргаж байгаа хүмүүс төр засгийнхан бас бүр яг амьдрал дээр байгаа нарийн асуудлуудыг мэдэхгүй шүү дээ. Ажиглаж яхад баярын дараа бол хүчрхийлэл гардаг юм шиг надад санагд ингээл нөгөө гоё саатаа үстээгээрээ тий нөгөө гоё хүмүүстай зарим хүмүүсүүд нь дуурайд унсан. Тэгээд ингээ хүүхнээс болоод ирж байгааг харах бол үнэхээр сэтгэл өвдөжсэн. Яа тэгэл тэр хүн баярлсан тий яагаад тэгээд нөгөө хамт олноороо тэгээ баяр тэмдэглэж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагууд, хүний эрхийн төлөө зүтгэлтнүүд эсвэл эмэгтэйчүүд өөрсдөө энэ асуудлыг төлөвлөж гаргаж ирдэг. Тэр боломжийг илүү төлөв болгосон өдөр байгаасаа л гэж сүүлийн хэдэн жил ер нь иргэний нийгмийн байгууллагууд их анхаарал тавьж ирсэн л дээ. Магадгүй нөгөө 3 сарын 8-нд баярлал найз нөхдөөрөө гадуур явж идэл хартаа нөхөр нь уурлаад гэртээ ирэхэд нь зодохыг үгүйсэх болохгүй. Адилхан зүйл тохиолдсон хүмүүс одоо ингээд бусад хүмүүсэндээ ерөөсөө нэг тийм ингээд сэтгэлээсээ сайхан ярилцгал хэрэгтэй. Би бол яг тэр үед чинь амар хүнтэй ярилцмаар санагдал бүр ингээд яг ингээд бүр айгүй хэцүүсэн л та. Эсвэл ингээд хүнтэй л ярилцахгүй болохгүй юм шиг санагдал. Хүнтэй ярилцахаар тэр хүн ахаа цаашаа юу ярьчих болоо. Хин намайг ойлгож ярих болоо, хин эргээд надтай сайхан харилцаатай ингээд намайг ойлгоод ярьж надад нэг дэмжлэг үзүүлэх болоо гэж бодоод тэгж бодож байгаа болохоос биш яг тэр хүнд за энд ярьжвал яах бол гэдэг үднээс л байгаа болохоос биш хүнд итгэлээ алдчихд юм лээ. Нар жаргаж байхад би замзуур уруудан хоёр найзтайгаан явж байлаа. Тэнгэр гэв гинэд цусан улаан болчихов. Би үгээр хэлхийн аргагүй ядарч сулдаад хашаа наллаа. Найз нар минь цаашаа яваад л. Тэднээс хоцорсон би айдас давтан жичирч байв. Гэнэт надад байгаль дэлхийн эцэс төгсгөлгүй хашгиран сонсогдов. Эдвард Мунк